Сайн байцгаана уу? Гана байна. За уламжлалт ёсороо энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. За бичлэг оруулалгүй бараг 14 хоног болсон байна. Тэгээ би та бүхэндээ хэлэх нэг юм байгаа аахгүй юу? Юу вэ гэхээр энэ 7 сард миний бичлэг хоорондын зай жоохон уртсаж магадгүй шүү манайхаа. Юу гэсэн үг вэ гэхээр амжуулах ажлууд жоохон олон байгаад байгаа учраас бичлэгээ олон оруулж чадахгүй байх магадлал өндөртэй гэсэн үг. Гэхдээ аль болох чадлаараа бичлэгээ оруулаад явахыг хичээнэ. За өнөөдөр би та бүхэндээ ямар бичлэг хүргэх гэж байна вэ гэхлээр Солонгост өрнөд байгаа жаахан таагүй мэдээллүүдийг би өнөөдөр та бүхэндээ орчуулж ярьж өгөх гэж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их яригдж байгаа, олон нийтийн анхаарлыг татж байгаа 4 мэдээг би сонгож аваад орчуулчихсан байж байна. За би арай хөнгөн мэдээнээс нь эхлээд явъя. 4 мэдээ байгаа шүү манайхаа. За эхний мэдээ. За би танараас нэг асуулт асууя. Гинт ингээ гадаа айгүй хүчтэй бороо орсон. Тэгсэн чинь та шүхрээ авч гараагүйсэн. Тэгээ гүүгээд явж исэн чинь нэг барилгын дотор талд нэг шүхэр байж илаа гэж бодъё л доо. Тэгээ эргэн тойронд нь ямар ч хүн байхгүй яг хайцсан юм шиг харагдсан. Тэгвэл та тэр шүхрийг аваад ашиглаад хэрэглээд цаашаа явах байсан уу? За дахиад нэг асуулт. Та өөрийнхөө хэрэгэлдэг шүхрээ байрныхаа гадаа, коридор, эсвэл аль нэг байгууллагын гадаа ер нь бол олон нийтийн хөл холигдог газар ингээд үлдээгээд гэлүүгээ ч юм уу ороо явчихлаа. Тэгээ буцаад гараад ирсэн чинь таны шүхэр алгуулчихсан байсан. Тэгвэл та яг ямар үйлдэл хийх вэ? Шүхрээ хайгаад цагдаад хандах уу? Эсвэл за нэг шүхэр эмчэндээ гээд орхих уу? Та нар маань бас сэтгэл хэсэгт хариулаад бичээрэй. За энэ эхний мэдээ маань шүхэртэй холбоотой мэдээ байгаа байхгүй юу? Сүүлийн үед онлайнд нийтлэгдсэн нэг эмэгтэйн асуулт байгаа. Яахаа мэдгүй хүмүүсээс тусламж өссөн байгаа байхгүй юу? За тэгвэл яг ямар мэдээ вэ гэхлээр бороотой өдөр шүхрээ авч гараагүй гих бүсгүй нэгэн онгорхой барилга дотор буюу цахилгаан шатны ойролцоо нэг шүхэр байгааг олж харсан. Ойр орчимд нь хүн байхгүй, хажууд нь байгаа дэлгүүр нь ч гэсэн хаалттай байсан. Яг л хэрэггүй гэд хайчихсан гэлтэй байсан гинэ. Тэгээ гадаач их бороотой цааш явхад их хүндрэлтэй байсан учраас тухайн шүхрийг аваад явчихсан. Гэтэл хэдэн өдрийн дараа цагдаагаас ирж мэдүүлэг өгөөрэй. Үнтэй шүхрээ хулгайд алдсан гэсэн гомдол ирсэн гэж түнлөө залгасан. Гомдол гаргасан хүн залуухан эрэгтэй байсан гинэ. Тэгээ яаран цагдаад очиод нөгөө шүхрээ өгөөд уучлалт гуйгаад тэгсэн чинь цагдаа нар юу гэсэн бэ гэхээр өө ямар сони юм бэ нэх үнтэй бас харагдахгүй байх юм те гэж хэлээд нөгөө шүхрийг авсан байна л да. За тэгээ энэ хэрэг маань үүгээр дуусаагүй гол асуудал нь яг юу вэ гэхээр нөгөө шүхрээ алдсан залууч нь хохирол барагдуулаа гэд манай энэ гих бүсгүүрөө байнгын залгасан байгаа. За тэгээ түүний нэгсэн мөнгө нь хэдэн төгрөг байсан бэ гэхээр 3 сая вон гэж хэлсэн. Тэгээ энэ шүхэр маань эртний найзын маань надад бэлгэлсэн шүхэр учраас бүр надад айгүй үн цэнтэй бэлэг байсан. Тэгээ би ямар сайндаа цагдаа хүртэл явах вэ гэж одоо тухайн бүсгүйд хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ яралтай 3 сая воныг маань барагдуулаа гэж хэлсэн. Тэгээ бас хамгийн гол нь юу вэ гэхээр энэ залуу маань би шүхрээ алдснаас болоод сэтгцийн бас өөрчлөлтөнд бараг орох шахсан. Би айгүй хүнд байдалтай ер нь энэ хэдэн одногийг өнгөрөөлөө. Тэм учраас зайлшгүй 3 сая вон юм байна өгөө гэж хэлээд байгаа. Тэгээд бүсгүй бүр яах ёстойгоо мэдгүй хүмүүст хандсан байгаа юм л да. Тэгээ хариуд нь хүмүүс яг ямар байр суурь илэрхийлсэн бэ гэхээр ерөөхдөө нэг тал нь хүний юм зөвшөөрөлгүй гарах хүрсэн бол хариуцлагаа заавал хүлээх хэрэгтэй. Хүний юм бол хүний юм тэр хүн ч гэсэндээ одоо ингээд мөнгөө төлөөд хэрэглээд авчихсан байгаа зүйлийг чи ямар ч өнгүүгээр ашиглах гэж оролцсон байна. Наадах ч юм бол хулгай гэж нэг хэсэг нь үзсэн бол нөгөө хэсэг нь за чи яа харахгүй загасчинтай таарчихжээ. Тэгээ хэрэгээр яг тэнд шүхрээ тавьсан байхгүй. За тэгээд чи торонд нь орчихсон гэсэн. Тэгээд ерөөхдөө эргүүлээд гомдол гаргахын зүйтэй. Тэгээ энэ бол лувра. За яг хуу ээжээс маань үлдсэн ганц шүхэр гэж хэлвэл итгэн, найзаас маань үлдсэн шүхэр янз бүрийн ийм кино шиг зүйл ярьж байгаа нь зүгээр л жүжиглэлтэй гэж хүмүүс бичсэн байсан. Энэ бүсгүй маань ямар байр суурьтай байгаа гэхээр ерөөхдөө албаар ингэж үлдээсэн юм шиг надад санагдаж байна. Яг л хайцсан юм шиг барилалтай байжсэн. Тэгээд хүний имийг авч хэрэглэсэн нь бол миний 100% буруу. Би буруугаа хүлээж байна. 100,000 вон биш, 200,000 вон биш, бүхэл бүтэн 3 сая воныг надаас нэг чаанд байж боломгүй үзэгдэл гэж би бодож байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа. Тэгээ та нар маань бас юу гэж бодож байна? Сэтгэлээ илэрхийлээрэй. Тэгээ сүүлийн үед онлайн ертөнцид энэ мэдээ бол бас нэлээд түгээд байгаа. За дараагийн мэдээнүүд маань баг багаар хүндрээд явна шүү манайхаа. За 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 20 настай
За энэ жил их сургуульд илсэн орсон нэгэн хөөхөн бяцхан охин үерхэд 3-7 хонсон найз залуу байгаа гарт амьсаа алдсан хэрэг гарсан байгаа. За талигаач маань нэг байранд амьдардаг өөрийн үеийн залуутайгаа сарын өмнөөс үерхэж эхэлсэн. За гэтэл найз залуу нь үерхэд удаагүй байхдаа түүний хүсээгүй зүйлсийг шаардаж тулгаж эхэлсэн гинэ. Тэгээ энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа чатанд ч гэсэн одоо ерөөхдөө ажиглагдана. Найз залуу нь бичиж байгаа байхгүй юу? Яахан гэхлээрээ ерөөхдөө нэмэх 18 гэж ойлгож байна. Би нэг тийм нэмэх 18 зүү зүйлсэн. Тэр зүүдэнд маань ингээд чи байсан гэх мэтэр бэлгийн хүсэл сонирхол агуулсан утга бүхий мессежүүдийг айгүйх бичдэг байсан байгаа. Тэгээ хохирогч охин маань ч гэсэндээ ойр дотны найзуудтай бас хэлсэн байсан. Тэгээ энэ залуу маань ерөөхдөө надад таалагдахгүй байна. Би салахыг хүсэж байна. Надаас айгүй хэцүү зүйлсүүдийг хүсэж байгаа. Тэгээ 2 өдөр аяллаар хамт явъя гэж надад хэлсэн. Бас бэлгийн харилцаанд орохыг надаас шаардаад байгаа гэж дотныхоо 2 найзад ярьсан байсан юм байна. Тэгээд удаагүй энэ охин ерөөхдөө за энэ залуутай бол би удаан хугацааны харилцааг үргэлжлүүлэх боломжгүй юм байна гэж бодоод салъя гэж мессежсэн байгаа. Гэтэл нөгөө залуу нь утасны цаанаас ингээд шийдэгдчихдэг асуудал биш ээ. Хойлоо уулзаж байгаад салцгаая гэж утсан. Тэгээд уулзмагцаа нөгөө залуу чинь нуусан байсан хутгаа гаргаж ирээд бүсгүйг хутгалаад алчихсан. Тэгээ хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч гэсэндээ шархаад илэлгүйгээр нас орсон. Хохирогчийн гэр бүлийн зүгээс урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгээ байж болох ялын дэд хэмжээг өгөхийг шаардаж байна гэсэн байр суурь илэрхийлсэн бол харин хэрэг үлдсэн залуугийн гэр бүлийнхэн маань хүмүүс сэтгцэн өвчтэй. Тэгээ тухайн үедээ эмээ уугаагүй байсан учраас ийм зүйл гарчихлаа. Тэгээд сэтгцэн өвчтэй гэдгийг нь харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлж өгөөч гэж хуулийн байгууллагаас хүсэж байгаа юм байна. Тэгээ энэ хэргийн маань шүүх хурал хараахан шийдэгдээгүй байгаа учраас ямар үр дүн юу гарсныг нь одоогийн байдлаар бол мэдэх боломжгүй байгаа. Тэгээ яг зөө зүйтэй шийдэгдэх юм бол угаасаа хүн амны гэмт хэрэг хийсэн хүнд ямар ял оноох билээ тэр ялаа авна. За харин жаахан хэцүү тал руугаа орчих удаа гэж бодох юм бол яг нөгөө нэг сэтгцэн өвчтэй гэдэг утгаараа бас бага ял оноож болох юм. Тиймээс за энэ хэргийн шүүх хурал яаж шийдэгдсэнийг би бас дараа нь та бүхэндээ сонирхолъё. За дараагийн мэдээ 2024 оны 7 дугаар сарын 1-ний орой 21 цаг 26 минутын үед гарсан хэргийн талаарх мэдээ байгаа. Ердөө хэдхэн хоногийн өмнө гарсан гэсэн үг. Сөүл хотын Шичоон буудлын 7 дугаар гарцын урд уулзвар дээр хар өнгөтэй Genesis G80 гэх машин. За энэ машиныг нь 68 настай Чаа гэх эрэгтэй жолоодж ирсэн байна. За энэ машин нь урсгал сүрж орж ирээд явган хүний зам дагуу дайран ороод явган зорчигч болон тээврийн хэрэгслийг мөргөж авто тээврийн томоохон ослыг гаргасан байна. За энэхүү ослоор 30-50 насны 9 хүн амь өргөдөж 6 хүн бэртсэн. За нас орсон 9 хүний маань 6 нь хэргийн газар дээрээ шууд нас ороод 3 нь эмнэлэгт хүргэгдээд тэгээд шархаад илэлгүйгээр нас орсон юм байна. Тэгээ нас орсон хүмүүсийн ажил мэргэжлийг шалгаад үзсэн чинь яг тухайн дүүргтэйгээ ойрхон ажилдаг, хотын захиргаанд ажилдаг яг 2 хүн байсан мэлээ. Тэгээ хоёулаа яг тушаал твшээд баяраа тэмдэглээд гэрлүүгээ харж исэн. За мөн банкны ажилтан 4 хүн, тэгээд эмнэлэгт ажилдаг 3 хүнгээд нийтдээ 9 хүн энэ ослын улмаас нас орсон байгаа. Тэгээ бүгд энэ дүүрэгт ажиллаж амьдардаг хүмүүс байгаа. Ажлаа тараад байгууллагаараа хамт хоолнд орчхоод гэртээ харж исэн ийм хүмүүс байсан юм байна. За цагдаагийнхан зөрчил гаргасан жолоочийг хэргийн газарт шууд баривчилсан. Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч 1955 онд төрсэн 68 настай Чаа гэх хүн байсан байгаа. Энэ хүн маань автобусны компанид гэрээт жолоочоор олон жил ажилласан туршлагатай ийм жолооч хүн юм байна. Тэгээ хэрэг гарсны дараа энэ жолооч мэдүүлэхдээ машин маань гинт хурдлаад тэгээ тоормс нь ажиллахаа болчихсон. Тийм учраас ийм осол гарсан гэж мэдүүлсэн. Тэгээ тээврийн хэрэгсэлд сууж явж исэн с жигтний эхнэр ч гэсэндээ одоо бид хоёр ахыхаа 70 насны төрсөн өдрийг тэмдэглэчгээд ингээд явж байсан. Нөхөр маань ямар нэгэн согтууруулах хундаа хэрэглээгүй гинтэл машин маань хурдлаад тэгээ тоормс ажиллахгүй байна гэж манай хүн хэлсэн. Тэгээд ийм осол гарчихлаа гэж мэдүүлсэн. Тэгээ энэ хэргийг ойроос харж исэн хүмүүс хэлэхдээ ямар нэгэн тоормс гэмтсэн зүйл бол байгаагүй байх гэж бодож байна. Хэргийг үлдчихэд зөв зүгээр ингээд ирээд цогсныг нь харахад тоормсонд асуудал байгаагүй хаа гэж мэдүүлсэн байна.
Тэгээ одоогийн байдлаар жолооч маань ямар нэг согтууруулах хундаа харт эмх хэрэглээгүй байсан гэдгийг нотлогдсон. Тэгээ хослын дараа хавирган гэмтээд эмнэлэгт хүргэгдээд одоогийн байдлаар байцаалтанд байгаа юм байна. Тэгээд энэ хэргийг тоормос ажиллаагүйгээс болоод гарчихсан хэрэг байна гэж шууд үзэх боломжгүй. Тухайн машиныг бүрэн гүйцэд шинжилж ийж мэдэх боломжтой. Хар хайрцагны бичлэг, камерын бичлэг, тэгмээс мөн эхнэр нөхөр хоёрын юу ярьсан, дуу гэх зэрэг бүгдийг нь одоо шинжилж үзэж энэ хэрэг юунаас болсон гэдгийг нь мэдэх боломжтой. Тэгээ маш олон хүнийг хамарсан харамсалтай юм хэрэг гарсан байгаа. За сүүлийн мэдээ Кёнгёмужийн Хвасан хотод 6 сарын 24-ний өдрийн 10 цаг 31 минутад Патраны үндсэн үйлдвэрлэгч Арсел гэх үйлдвэрт гал гарсан байгаа. Галын улмаас 23 хүн нас бараад 8 хүн бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Нас орсон хүний 5 нь Солонгос хүн, за үлдсэн 17 нь Хятад, 1 хүн нь бол Лаос улсын иргэн байсан байгаа. Тэгээ нийтдээ 7 эрэгтэй, 16 эмэгтэй уг хослын улмаас нас орсон байна. Солонгосын химийн үйлдвэрт гарсан ослоос хамгийн их хохирол учруулсан ослоо гэж бүртгэгдсэн байгаа. Тэгэд амь үргэстийн бие танигдахгүй болтлоо төлөгдчихсэн байсан учраас ДНХ шинжилгээ хийхэд их цагийг зарцуулсан. Тэгэд гал гарснаас 50 цаг өнгөрсний дараа ердөө 3 хүнийг нь л таньж чадсан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол бүх хүнийг таньсан байгаа. За эдгээр хүмүүс нь бидний ярьдгаар ажил олгох саамжлаар дамжиж ажилд орсон юм хүмүүс юм байна. Тэгэд 1 хоногийн дараа буюу 25-ны өдөр цагдаа, гал унтраахал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гээд нийтдээ 9 байгууллага гал гарсан газарт хамтраад шалгалт хийсэн байгаа. Цэг доторх CCTV камерын бичлэгийг шалгаж үзэхэд за гал гарсан яг эхний хэсэг бичигдэж үлдсэн байсан. За энэ бичлэгт за энэ гал нь яг нэг ширхэг батраа дэлбэрснээс үүдсэн гал байсан гэдгийг нотлогдсон. Нэг батраа одоо яг тэгж дэлбэрэх үед нь 10 цаг 30 минут 3 секунд болж исэн. Тэгээд 37 секундын дотор 35 мянган ширхэг батраа дэлбэрсэн байгаа. Яг 37 секунд болох үед л ердөө хар утаа дэлгэцийг бүрхээд энэ камерын бичлэг зогссон байгаа. Тэгээ бичлэгийг ажиглаад үзэх юм бол эхний батраа дэлбэрээд утаа гарч явах үед үйлдвэрийн ажилчин батраануудыг зөөж байгаа. Тэгээ нэг нэгээр нь холдуулаад тэгээд удалгүй өөр нэг ажилчин гал унтраагчаар шүршсэн боловч ямар ч нэмэр болоогүйгээр 40 секундын дотор гал гараад 3 давхар барилгыг бүрхсэн байгаа. Тэгээ энэ ослын дараагаар ард иргэд болон за шинжээч байгууллагууд Арсел их үйлдвэрлэгч компанийг 100% буруутай гэж үзчихсэн. Тэгээ ослын дараа удирдлагуудаас сэтгүүлчид асууж байгаа байхгүй юу? Хууль бус ажилчид энэ дунд байсан уу? Тэгээ үйлдвэрийн дотоод бүтцийг сайн мэдээгүйгээс болоод гарах замаа олоогүй юм шүү. Та нар яг сургалт хийж ирсэн үү гэж асуухад бүр бараг сэтгүүлчийн асуулт дуусаагүй байхад л бид нар хангалттай сургалт хийсэн. Тэгээ үйлдвэрийн дотор хинч хараад ойлгохоор гарц хаалгыг заасан самбаруудыг байрлуулсан байгаа. Бид бүхэн хангалттай хэмжээний аюулгүй байдлын сургалтыг одоо ажилчидаа орж исэн гэж хэлсэн. Тэгээ үүнд мэрэгчлэнүүд болон ард иргэд их бухимдалтай байгаа. Тэгээ ажилчдаа гинтийн ослын аюулгүй байдлын сургалт ороогүй нь харагдаж байна. Патраны үйлдвэрт гал гарсан тохиолдолд шууд гараад гүөх ёстой гэдгийг хинч мэдгүй бүгдээрээ л галыг унтраах гэж хичээж байгаа нь ажиглагдчихсэн шүү дээ. Тийм учраас ямар нэгэн сургалт ороогүй байна гэж хүмүүс үзэж байгаа. Бас энэ Арсел гэх компани үйлдвэр доторх ажилчдын аюулгүй байдлыг огт хангаагүй нь ажиглагдаж байна. Тэгээд Патраны үйлдвэрт хэрвээ гал гарах юм бол ашиглах гал унтраагч нь өөр байх ёстой юм байна л да. Энгийн гал унтраагч байлаа гэд бүх галыг унтраана гэсэн үг биш юм байна. Тусгай өөр гал унтраагч байд юм байна. Тэгээд зарим нэг нэвтрүүлгээр юм туршилт хийж үзэж байгаа байхгүй юу? Энгийн гал унтраагч одоо батраа шатахад яаж үйлчилж гин, тусгай гал унтраагч яаж үйлчилж гэд харьцуулж шалгахад бүр тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Тэгээ Солонгос улсад болохоор үйлдвэрийн ослууд маш олноор гарсаар ирсэн. Зөвхөн энэ осол ганц биш. Тэгээ амь үргэстийн ихэнх нь гадаадын хөдөлмөр эрхлэгчид байсаар ирсэн. Жишээлх юм бол 2008 оны 1-р сарын 7-ны өдөр Кёнгёмужийн Ичон хотод гарсан хүргэлтийн агуулгын галын осол тэгээд тухайн үед 40 хүн амнасаа алдсан байдаг. За мөн 2020 онд Ичон хотод бас гарсан хэрэг бас агуулгад галын осол гараад 38 хүн нас ороод 12 хүн шархагдсан хэрэг гарч ирсэн байна. Тэгээ энэ мэтчлэн үйлдвэрийн ослууд маш олноороо гарсаар өнөөдрийг хүрсэн байна. Тэгээд энэ удаагийн ослоор онцолж яригдж байгаа нэг асуудал нь юу вэ гэхээр гадаадын хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь чухалчилж үзээд хуулиар тэдэнд ээлтэй боломжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн санаа хүчтэй хөндөгдөж байгаа. Тэгээд гадаад иргэд
иргэдэд манай улс хэрэгтэй байгаа юм бишээ. Харин манай улсад гадаад иргэд хэрэгтэй байгаа учраас бид бүгдээрээ тэдний аюулгүй хөдөлмөрлөх орчин нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй. Тэгээ Солонгос гадаад гэж ялгалгүйгээр аль альнийхаа энэ эрхийг нь хамгаалах хэрэгтэй байна гэсэн үзэл санаа маш хүчтэйгээр хөндөгдсөөр байна. Тэгээ сүүлийн Батраны үйлдвэрт гал гарснаас болоод өөд алсан хүмүүсийн ар гэрийнхэн маш олон мэдээллийн хөтөлбөрүүдэд ярилцлага өгж байгаа байхгүй юу? Тэгээд төрөө дудаагүй байсан, хурмаа хэдхэн хоногийн дараа хийх гэжсэн. Тэгэд дээрэс нь сургалтын төлбөрөө олохын тулд ердөө хэдхэн хоног ажиллаад ирье, аваа гэж хэлээд гэрээсээ гарсан хүн ердөө нэг үнс олоод ирчихлээ гэх мэт олон ярилцлагыг талигачийн ар гэрийнхэн өгсөн байсан. Тэгэд олон нийтийн зүгээс Арсел гэх компани одоо хангалттай хэмжээний мөнгийг талигачдын ар гэрийнхэнд өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьсаар байгаа. За ингээд би та бүхэндээ өнөөдөр Солонгос улсад болж өрнсөн үйл явдлын ийм 4 мэдээг орчуулж хүргэлээ. За ингээд өнөөдрийнхөө энэ дугаарыг энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй. Бүгдээрээ дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.